Харилцаа холбооны зохицуулах хороо. Сайн байцгаана уу? Би та бүхэндээ нэгэн сонирхолтой мэдээлэл хүргэе. Монгол улсын нутаг дэвсгэрийн бүсчлэлийн хуваарийн дагуу засаг захиргааны нэгж болон хот суурин хэсгийн байршлын тухай мэдээллийг давхардуулан оноохгүйгээр нөөц бүхий 5 оронтой тоогоор илэрхийлдэг zip код буюу бүсчлэлийн код гэж байдаг юм байна. Монгол улсын хэмжээнд 2484 zip код байгаагаас 21 аймагт 1957 код, Улаанбаатар-хотын 9 дүүрэгт 527 код оноогод байна. Харин 5 оронтой zip код дээр барилга байгууламжийн байршлыг заасан 4 орон нэмснээр шуудангийн нэгдсэн код бий болно. Одоогоор нийслэлийн хэмжээнд 17,000 гаруй объектэд шуудангийн нэгдсэн кодыг оноогод байна. Жишээлбэл Сүхбаатар дүүргийн zip код нь 14 тэг. Миний байрлаж байгаа орчмын бүсчлэлийн код нь 14200. Blue Moon Center-ийн шуудангийн нэгдсэн код нь 14200 тэг 45. Zip кодыг хэрхэн юунд ашиглах вэ гэхээр шуудангийн илгээмжийн хүргэлтийг өөрийн хаягаар авах, төрийн болон санхүү, даатгал, цахим худалдааны үйлчилгээ, төрөөс иргэдэд хүрч үйлчилдэг байгууллагуудын үйл ажиллагааг түргэн шуурхай авахд хэрэгтэй. За баярлалаа. Надад шуудангийн нэгдсэн кодын тусламжтай илгээмж ирлээ. Бүсчлэлийн код буюу zip код шуудангийн нэгдсэн кодтой холбоотой мэдээллийг www.zip-code.cg-ийн цахим хуудаснаас zip code application-аас 1816 13 тусгай дугаараас авах боломжтой. Харилцаа холбооны зохицуулах хороо.